Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжим байна да гэж бодоод Гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад байгаа. За сайн байцгаана уу? Намайг давж ярих хэмжүүлэн гэдэг. Би соёл урлагийн сургуулийн яарья. Ерөнхий боловсролын ахлах сургуулийн хөгжмөдөх хурлын 12-ийн А гэж сурчдаг. За одоо өнөөдөр манай анги багш нарын зөвлөгөөний хуралд орох чинь. Манай ерөнхий эрдэм дөнгөж сая таршин багш нарын зөвлөгөөний хуралд орж ирсний дараа хэдүүлээ дахиад уулзцаая. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 12А ингээд миний хувьд бол хөгжмийн онлын хичээлийг ордог. За таслалт бол ерөнхийдөө танангийнхны хувьд харьцангуй гайгүй. За мерсээр ганц нэг тасалдаг нөхдүүд байгаа. За тасалсан нөхдүүд нэр дуртахаар ушаагаараа зогсъё. Тэмүүлэн. Намуухан. За мэрэгжлийн хичээлвэл одоо та хэдийн мэрэгчлээ сонгоод ороод ирсэн хүмүүсийн хувьд хамгийн чухал хичээл байгаа. За тэгээд хичээлүүд дээр ингээд тасалж гинэ гэдэг маань өөрийнхөө зорилгоос чи хазаагаа залхуураад байна л гэсэн үг. За Тэмүүлэнгийн хувьд гэх юм бол 2 удаагийн тасалттай байна. За тэгээд уг нь өөрөө их авьяастай. Авьяас байгаа. Айгу мэрэгжлийн хувьд чадвар сайтай. За тэрийгээ өөрөө зөвөр ашиглаж чаддаггүй, жоохон хинэггүй. Тэгэхээр тэр тал дээр анхаарах хэрэгтэй. Авьяасаа чи хөгжүүлэхийн тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Хамгийн чухал нь хариуцлага. Тэгэхээр хичээлээ сайн хийх хэрэгтэй, таслахгүй байх хэрэгтэй. Бүх хичээл дээрээ жигд тасалтгүйгээр анхааралтай сайн суралцах хэрэгтэй. За, дахиад сайн байцгаана. Сая багш нар чимээгүй хэвтэл чих яриад болохгүй болохоор тийш явж яриадах уу. Яа, юм хэрэгцээ байна. Саяжгаа загнууллаа бүр. Баярмаа гიშэлтэл их загнууллаа да. Жохо юутай байна. Сэтгэл төвшөртэй л байна. Гэтэ яг зүгээрээ тий. За хэдүүлээ юу яах вэ? За энэ бол манай сургуулийн хамгийн гоё хэсэг нөхгүй. Манай уран зургийн хүүхдүүд, дүрслэгийн ангийн хүүхдүүд энд зураг тавиад миний өгч. Цэмдэг зүйл нь гэвэл энэ нөхгүй. Өвлийн шалгалт, намрын шалгалт, хаврын шалгалт гэж авдээ. Намар дээр нь гайгүй, хавар дээр нь гайгүй, өвлийнх нь маш хэцүү байхгүй. Өвлийнх нь 2 жил юу сурч мэдснээ харуулах хэрэгтэй гэхгүй. За одоо ингээ манай сургуулийн коридор хэдүүлээ газ ихшиглэн гэдэг охин дээр очиж төхөө. Амхи хэцүү байна. За яасан. Сайн ажиллаж шүү дээ. За. За манай найз явчихнаа. За одоо ингээ манай сургуулийн хөгжмийн ангийн коридор гэдэг юм аа. Хой тэнэ. Ихшиглэн ашнаа да. Ихшиглэн ачиж юм. Ихшиглэн дээр очив. За сайн уу? Үгүй сайн уу? Яа. Хуралж яасан? Дэжгүй юу? Хорлоо. Чи хамбын айгүй хэцүү байлаа. Аймаа биш амар шаглаа. Йоо. Сайн байна уу? Гэхээстэй юу те. 12-аа ингээд сурагч ихшиглэн яачин тоглолдог. Тэмүүлэнтэй нэг анги. За гişиглэн. За манай найз бит хоёр болохоор өвлийн шалгалтандаа бэлдэнэ. Өвлийн шалгалтынхаа юу лээ? Хөдөөгийн баясгал. Хөдөөгийн баясгалан гэдэг ай бэлдэж байгаа. Өдөр яочин эвэр бүр хоёроор. Миний эвэр бүр аана. За нөө нэг эвэр бүрэ гэдэг хөгжив чинь шүү дээ. Айгуу гоё. Гойлог те. Нот нь гарсан маа да. Гаргасан. Энд дээр харахгүй бол энэ сэгээр чи яг за бит хоёр алдагдсан шүү дээ. одоо хөдөөгийн машиглаа.
Явж үзүүлээ. Одоо ерөөсөй байхгүй шүү дээ. Гэсэн явж үзээгүй шүү дээ. За одоо шууд яваад үзчих. Ямар шиг юм бэ? За явлаа. Шиг өгдөө. Жина. Дөрөвт 2 3 Цааштай. Энэ хошч нь болж байна. Гайгүй л штэ. За ер нь эвэр бүрээ бол ингэж дуурдаг бах те. Айгуу гоё дууралтай байгаа штэ. Ерөөсөө л гоё за дахаас авч утгаад. За 3 Ханаас явчих. За тэгэхээр эхнээс нэг явчих. Тэгээд Юу нь болж шүү дээ. за яг нэг л явчих. Тий. Гоё шаардлагач. За 3 Манай багш намайг яг 10-д орж ирээд 11-т хөгжим сонголтоо хийж хахад хамгийн түрүүнд за чи над дээр шууд явах юм байна. Чи миний шав болох юм байна гэд хэлжсэн байхгүй. Тэгээ би яг багшийн ингээ анзаараад YouTube-ээс тоглолтыг үзээд ямар мундаг хүн юм бэ? Энэ хүн шиг юм болчвол иймэрхүү бодол төрж ирсэн. За одоо би танад нэг юм хэлээ. Бид нар хөгжмийн анги учраас энд байх хөгжмөд автдаг тий. Бүжгийн анги хүүхдүүд доо зор зааландаа бүжгээд автан, жүжигийн анги хүүхдүүд тий. Жүжигээд автан. Бид нар хөгжмийн анги болохоор өглөөнөөс баг орой хүртэл гэртээ хардаг юм дөө. Өдөр бол яг ийм юм аягтай л хөгжмөд автал явдаг байхгүй. За тэгвэл баярлалаа наа. Хоёлаа маргааш дахиад автъя тхүү. Өмнө яг болж тий. Уг нь энэ хэсэг дээр яг энэ хэсэг дээр жоохон Фадер үү? Аха. За тэгээ. За Яочин эвэр бүрэн хоёрын хоршил бол энэ байлаа. Гэхдээ эвэр бүрэн маань бүх хөгжимтэй хоршлон гэж юусоо байдгүй маа. Хийл болон, ятг болон, Яочин болон, төгөлдөр хуур гэх мэт хөгжмүүдээр айгүй гоё хослдог байхгүй. Одоо би ийшээгээ найз дээр хэлсэн байгаа. Найз дээр уулзаад төгөлдөр хууртай та нарт яаж хөрштгийг харуулъя зэ. Ош. За юу байна? За юу камер тавуу. Яс ичээд байгаа юм одоо ичээд байгаа. За юу байна даа? Камер ичээд байгаа. За ерөөс ичихгүй шүү дээ. Манай харин телевизийнхэнтэй явж байна. Өнөөдөр нэг хичээлээ. За юу? Нэг хичээлийн дараа гэдэг нэвтрүүлэг өгдөө шүү дээ. Тэрэнд орж байгаа хгүй найс. За юу байна? Сая багш нарын уралд ороод. Багш нарын уралд ороод Баярмаа агшдалч даалууллаа би нэрээ. Ингээл зогсоод нүүн ухаан алдаг гэсэн шүү дээ. Тийш баг үний юм шиг заяа. Ингээл байгаа ч зөө ингээл загнуулаад тэмүүлээ урагшаа алах, хоёр алах, гурван алах. Хэцүү. За найзуудаа ингээ би камерт явж штэ те. Би их шилэнтэй Яочингийн хочлол хийсэн байхгүй. Одоо Батагкота газ төгөлдөр өөрийн хочлолыг тэтгэв. Та нар гарч байгаа штэ. За дараа нь хэдүүлээ гоё бэлтгэл хамт хийзээ. За. За. За гараа яж. За. Bye. Энэ манай нэг төгөлдөр урч найз шүү дээ. Сэмэнөө. За өөрийгөө танилцуулж. Би Бадмаргийн ахлах сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Ширшин дөржийн Батгтах гэдэг юм байна. Тавиар харж байгаа. Ичээд үгүй. За одоо бит хоёрын хоёул одоо нэг хоршлоо явна шүү дээ. Тий, өвлөн шалтанд бэлдээсэн. За. За бит хоёр одоо эвэр бүрээтэй төгөлдөр хуурыг яаж хуурчдгийг та нарт харуулъя. Одоо өвлөн шалгалтынхаа юмыг бид нар одоо та нарт өргөжлөд харуулчихнаа л гэсэн үг байхгүй. За. Хаж явчих. За хайгуу сандралтай. Яа. За яа. Камер хараад аюу классик болчих юм байна.
даанч авчид дуулдаг ш. Тоглодог ш. За. Камера хараа айгу царилэг байна шүү дээ гэж аа. За шүү дээ. Урлагийн юм болъё гэж ер нь багасаа бодсон. Би чинь 4 настайгаасаа дууссан. Өвөө маань надад 4 настайгаас хөгжим зааж өгсөн. Төгөлдрөөр гитар тэгээд эмээ өвдөр өссөн би. Дэшөө төгсөөд ийм урлагийн чиг баримжаа олгодог сургууль байна гэд манай эмээ фэйсбүүкээс олжсон байхгүй. Тэгээд би энэ сургууль за нэг удаа шалгалдаг үзчихээ л та. Чадахгүй ш. Гэд шалгалдаг бол хөгжмөө ингэд нь одоо ороод 12 дугаар анги төгсөх гээд явж байна да. Айгу алдлаа тий. За гайгүй. Яг чинь зүгээр. Жохон л давтъя одоо цаашаа. Одоо жоохон Сайхан гаргасан шүү дээ нотоос. Дугас өвлөөс хоёр. Өвлийн өв хүртэл хоёул угаасаа л тийм шүү дээ. Тийм шүү дээ. Гарлаа. За. Нэвтрүүлэг үргэлжлүүлээ. За тэг. За. За маргааш гоё болж байгаа. Мэд юм аа. За хэдүүлээ. Гарч цайдхөө. Яа. За. Өнөөдрийн ажлууд ингэ дууслаа. Ямар их ажлаа ард гаргаа тий. За хэдүүлээ тийшлээ. Манай Хүлэг Баатар гэдэг байхгүй. 2025 оны Маяг Баярын шилдэг оролцогч. Жилийн өмнө нэг дууны тэмцээн дээр танилцаад манай Хүлэг Баатар найз маань надад хожигдсон байхгүй. Хүлэг Баатар найз маань дөрөвт ороод би болохоор алтан медалийн аваад гараад ирсэн байхгүй. Тэгж танилцчихжээ. Ер нь Хүлэг Баатар бит хоёр дуугаараа холбогдсон юм уу? За одоо ингэж маа найз маань хараа 10-20 минут жоох хүлээлгэх юм шиг өнөө. Автобусын төгсөд явж ин гэж байна. Одоо миний энэ ирж байгаа газар болохоор би ингээ байнга ингээ сургууль дээр ингээл 2-3 талд хөгжим дуграал тийм байдэн шүү дээ. Одоо энэ болохоор бит хоёр хаяа ээж дуулж, хаяа ирж хөгжимдөж тиймж явдаг газар байхгүй. Тэгээ айгуу гоё нам гүм тайвширлыг мэдэрдэг гэх юм уу. Тэгээ би энэ газарт ирсэн байна. За би одоо ингээд найзгаа хүлээх зурдаа энэ монголчуудынхаа хамгийн ховор тий монголчуудын маань мэддэггүй ховор төрлийн хөгжмийнхөө талаар ингээд өөрийнхөө мэддэг зүйлсээс та нарт хуваалцъя. За тэгээд энэ эвэр бүрээ гэдэг хөгжим маань аль хүннүгийн үеэс уламжлагдж ирсэн, тоглогдож ирсэн хөгжим байгаа. За тэгээд хүннүгийн үед байхдаа яг ийм хийц хэлбрээрээ байгаагүй. Харин буугын эвэр те янгрийн эвэр тэрүүгээр ингэж хийжтэй. Дайсныхаа талыг манай өвд ээжсүүд маань айлгуулж, сүрдүүлж харин өөрийнхөө талын манай монгол цэргүүдтэй болохоор урам хүч, урам зориг өгч тиймэрхүү байдлаар явагдаж ирсэн хөгжим байгаа. Цаг хугацаа явах үеэр шарын шашны үе гарч ирсэн. Шарын шашны үеэр цам харайлт гэдгээр танигдж, тэрэнд хэрэглэгдэж ирсэн. За тэгээд явсаар байгаад 1960-аад онд бүр ингэж дэвшилтэд технологиор ингээд хөгжиж орчин үеийн аячаа, уламжлалт аячаа юу ч тоглож болохоор ийм хөгжим болсон байгаа. Хийцийн хувьд гэх юм бол одоо энэ маань
одоо энэ иш дүнг хулс мод хоёрынхоо энэ завсар тоос шороо оруулчихгүй юмсан да гэд хамгаалалт маягийн баггүй иш дүг гэдэг нь. За тэгээд энийг ингэж хаалаа хамгаалж байгаамаа. За тэгээд ингэж хийчин ингэж явлаа. Энэ маань өөрөө 60 даралцтай. Бүх дуу муу авиан бүгд 60 даралцтай. Тэгээд энэ сүүл хавар гэх юм бол энэ бол дууг өргөжүүлжтэй өтгөрүүлж дугруулдаг. За тэгээд энэ хөгжим маань хувь хүний чадвар маш их шаарддаг. Хоолойны өрчөөрөө дуурж, өрчөөрөө амьсгалж хүлээдэг хөгжим баггүй юу. За манай өвөг Занагийн Бихот гэдэг Шилэнгийн аймгийн Цагаан нур шумын солийн төвийн дарга хийдэг байсан. Манай өвөө намайг жоохон байхад энэ хөгжмөөр тоглодог байсан, хичээлдэг байсан тий. Тэгээд надад нэг удаа хэлжсэн баггүй. Минийхөө энэ хөгжмийг ядаж тоглоод сураад үзээрэй. Монголын үндэсний хөгжим тий. Энэ шин ингээ өв тэгч болж үлдээ шүү чамд гэж хэлжсэн баггүй надад. Тэгээд би тэр үедээ бол юу ч мэдэхгүй ямар хачаа сонио гэж бэл гэж боддог гэсэн. Тэгэл одоо л толгой дотор маань орж ирээд энийг сурах хүсэлтэй болоод мэргэжлийн тоглогч болохгүй ч гэсэн өөрийнхөө төвшөнд мэдэж сурж яваа тийм л хүн байна да. За магадгүй би ч гэсэн өвөөгийнхөө загсал шигэ үр хүүхдүүдтэй удамдаа тий энэ хөгжмийг сураарай. Ерөөсөө алдагдуулж тасалдуулж болохгүй шүү гэж захыг аягүй хүсдэг л дээ. За тэгээд ганцхан би ч хэлтгүү. Бусад хүүхдүүд манай үе тэнгийнхэн найзууд, манай дүүнэр, манай ах эгч нар хичээллээсэй гэж үнэхээр хүсдэг. Like a flower bending in the breeze, bend with me, sway with me. Хүлсэн ямар хөөрх юм бэ? Тэр нь аюу гоё юм. Чи анда гитараа үзчих яах вэ? За гитараа үзчих. За дахиад сайн байцгаана уу? Миний нөгөө яриад байсан найз маань энэ маа найзыг Хүлэг Батар гэдэг. Тэгээд их засгийн нэгдүгээр курсын оюутан эрх зүйгээр сурдаг те эрх зүйгээр сурдаг. За тэгээд хоёр нөгөө нэг гитар авах ас холын мөрөөдөлтэй байхгүй. Тэгээд өнөөдөр орж иж гитар үзье. За хэдүүл амтаа гитар үзье. Нашаа хөөрх юм шүү. Гоё юм байна. Дууралт муурлт. Наач хөөрх юм шүү дээ. Гоё модон юм байна те. Тийм ээ. Чаа тэр ягаан жижигнийг авах уу? Тэр гоё юм шүү. Үгүй л. Хэцүү ирээд байгаа юм чи өөр тэгдүү. Юу дуусч болох юм бол асуучих. Чи асуучих. Энд нэг дуул сонирхолтой байгаа даа. Биш очиж хүнээс асуучих. Энд бид нар нэг гитар үзэх гэж ирсэн байхгүй хаа. Телевизээс явж байгаа. Тэгээд нэг хичээлийн дараа гэдэг нэвтрүүлгээс явж байгаа юм. Тэгээд гитар үзэх гэж ирээд энд хүүхдүүд дуулж болдго юм биш үү? Ер нь бол боломж байгаа. Бид дуулж зааш үү. Баярлалаа. Гитараас наваад биш болтой. Бодмо. Like the lazy ocean has the shore, all the girls sway on. Like a flower bending in the breeze, bend with me, sway with me. When we dance around, way with me. Үнсэд үтсэн Холдоод явах танил юмсан арчаавич Хорих зүрхэндээ үлээж байсан Идута үнсэд одод насан туршин Хармин чи намраа Одох насанда нүгүүд хайраагүй сонги Ирвэлцэн нисээд олшон Дими чагшин онжилүүхэн Дивүшиг шитгэлийн уята Иргэн дурсгад нэг ил
дүүтэй эрхүүгийн хавар дэндүү сайхан энэ амьдралын миний гэрлигээ эрхүүгийн хавар эрхүүгийн хавар сарнан гоятай шалхин борож үгээтэй Өлөөчи моягтай миний харин хавруу чудын дэшиг чимээтэй болор мөнгөн туслаасаа зүрхэн хоёр улаараа зэрэгийн амсидаа зүрхэн хоёр алхаараа зэрэгийн амсидаа Гойлааш та гойл тэ. Энэ жоо одоо цаг болчихсон. Нэртэй хайлаа. Нөө байрчин дээр хайхвал одоо нэр тийш тэ. За. Зааш тэгвэл хана дараа авчих. За. Гороомж та. За, манай найз бас надтай адилхан дотор байранд байдаг юм. Тэгээд байр нь амар их таачдаг байхгүй. Тэгэхээр одоо явлаа гинэ. За. Тэнд бас нэг төгөлдөр уур байх шиг байна. Би тэр жоохон толоод үдштэй юм уу гэж бодлоо. За. Энэ анзар маань үнэхээр гоё юм байна. Гитар сонирхох гэж орж ирсэн биш. Нүнэрээ хамаг хөгжим байдаг юм байна. Ерөөсөл айгүй гоё дийлгэрэнгүү гоё ажилттай, гоё хүмүүстэй газар байна. За би ч гэсэн одоо ингэж харихгүй болохгүй. Би бас байранд байдаг оройтчлаа. Тэгээ одоо манай байрыг ш таана. За. Одоо явъя да. Анх чамайг бүжгэлж байхыг чинь харсан Аз жаргал тавиасан чиний харц Доглох зүрхэн ном байж хамтдаа бид бүжгэлсэн дахин чамтай уулзахыг мөрөөдсөн Танил номын Үеийнхэндээ хандаж хэлэхэд маш ээж аавын сайн хүү охин тэ эмээ өвгийн сайн ач зэ охин байгаараа гэж та нар хүсмээр байна. За тэгэхэд өнөөдөр их орой болсон байна. Баяртай. Мэдсэн сурсан бүх зүйлээ танаас хуваалцъя. Яа харин худлаа авчлаа. Хөхрөн ярдах тэнгэрийн мандаа Элин халихос шово